Тэгэхээр эх сард төр тэтгэвэр тэтгэмж төрөө албаа агчийн цалинг тавьж чадахгүй төрж магадгүй. Үүнийг төсвийн тоо харуулж байна. Яг одоогийн байдлаар улсын төсөвт урд өмнө байгаагүй том цорхоо үсэд байна. Тэр үндэсний статистикийн хороо хэдхэн хоногийн өмнө энэ оны эхний 3 сарын байдлаарх төсвийн тоо мэдээллийг ил олголоо. Эхний 3 сарын байдлаар Монгол улсын төсөв 1.3 их 80 төгрөгийн алдагдaltaа гарлаа. За энэ бол урд өмнө байгаагүй их хэмжээний алдагдал. За хэдийгээр Монгол улсын төсөв өнгөрсөн хугацаанд алдаа оноотой алдагдaltaа явж ирсэн ч энэ удаагийнх шиг эхний 3 сард ийм их хэмжээний алдагдал хүлээж исэн удаагүй. За 2000 оноос хойш буюу сүүлийн 26 жилийн төсвийг аваад үзэхэд тэр төсвийн алдагдал эхний улиралд ийм өндөр түвшинд хүрч байгааг нь харагдана. За 1.3 их 80 төгрөг бол Монгол улсын бүтэн жилийн хугацаанд буюу оны эцэст хүлээдэг төсвийн алдагдал. Гэтэл он гараад ердөө 3 сарын хугацаа өнгөрч байхад төсвийн алдагдал ийм өндөр түвшинд хүрээд байна. Тэгэхээр одоо оны эхэнд 1.3 их 80 төгрөгийг даваад байгаа энэ алдагдал оны эцэст хидэд хүрэх бол за энэ байдлаараа энэ оны эцэс гэхэд төсвийн алдагдал 3-аас 4 их 80 төгрөгт хүрэхээр байна. За үнийг яаж нөхөх, яаж цалин тэтгэвэр тэтгэмжээ тавих вэ гэдэг асуултууд араасаа урган гарч байна. Тэгэхээр бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр сая үзүүлсэн графикаас харахад сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал хамгийн өндөр байсан үе бол 2016 он. Энэ бол Монгол улс олон улсын валютын сангийн хөлбөрт хамрагдахын өмнөх үе. Тэр 2016 онд Монгол улсын эдийн засаг хүндэрч бид төсвөө бие даан удирдах чадахгүй хүрсэн учраас 2017 онд олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан юм. За ингэж бид гадны тусламжийг авч байж эдийн засгтаа эрчим дэмжлэгээ хийж дефолт зарлахаас сэргийлж чадсан. За тэгвэл үүнээс яг 10 жилийн дараа дахиад бид ийм нөхцөл байдалтай нүүр тулж байна. Хамгийн ноцтой төсвийн алдагдал 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин өсөд байна. За энэ байдлаар бид дахиад олон улсын валютын сангийн үүдийг тогшиж дахиад тэднээс тусламж авах уу? Ер нь бид одоо хүртэл өөрсдөө улс орноо удирдах, өөрсдөө төсвийн бодлого жолоодож сураагүй гэж юу? Яг үнэндээ бидний амьдралаас хол мэт санагддаг төсөв гэдэг зүйлийн ард хүүхдийн мөнгө, хөгжлийн тэтгэвэр, цалин хөлсгээд бидний амьдрал нуугдж байдаг. Хэрвээ Монгол улсыг айл гэж үзвэл улсын төсөв бол энэ айлын төсөв гэсэн үг. Гэтэл Монгол гэдэг айлын зарцуулж байгаа зардал нь олж байгаа орлогоос өндөр байгаа учраас орлого зарлагын зөрүү өсөж тэр нь алдагдал болоод байна. Цаашид зарлах нь орлогоос давсаар байвал энэ айлын санхүү хүндэрнэ. Ингээд үр зээл тавьж эхлэн үр хүүхдийнхээ сургалтын төлбөр өдөр тутмын хоол хүнсээж авч чадахгүй төрнө. Ийм байдал яг одоо Монгол улсад үүсчихэд байна. Тэгвэл яагаад төсвийн нөхцөл ийм хэмжээнд хүрчихв? Яагаад төсвийн орлого бүртгэе болчихов? Тэр үүнийг ойлгохын тулд эхлээд төсвийг ер нь хэн бүрдүүлдэг вэ гэдгийг санах хэрэгтэй. Тэр танаас асууя. Төсвийг хэн бүрдүүлдэг вэ? За мэдээж та бид иргэд аж ахуйн нэгжүүд татвар төлөгчид төсвийг бүрдүүлдэг. Тэр төсвийн орлого бүрдэхгүй, орлогын заргалгаа давахгүй байгаагийн цаана төсвийг бүрдүүлдэг татвар төлөгчдийн санхүүгийн байдал сайнгүй байна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд иргэд аж ахуйн нэгжүүд татварын болон төрийн дарамт өндөр байгааг, бизнес эрхлэхэд хүнд байгааг үргэлж хэлсээр ирсэн. Гэвч үүнийг төр сонссон ч сонсоогүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг эс үйлдэхүй гаргасаар ирсэн өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж байна. Тэгэхээр татварын дарамт, авилга хээл ахвал хүнд сурталчид энэ олон төрийн дарамт өнгөрсөн хугацаанд бизнесүүдийн тамирыг тасалж төвчээрийг барж байна. За үүнийг төсвийн тооч хэлээд өгнө. Тэр энэ оны эхний 3 сарын байдлаар төсөв төвлөрдөг орлогын албан татвар гэхэд 344 тэрбум төгрөгөөр буурсан байна. Ялангуяа аж ахуйн нэгжүүдийн төлдөг татвар буураад байна. Тэр аж ахуйн нэгжүүдийн орлогодон суурилж орлогын албан татвар тооцдог. Тэгвэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэхэд энэ оны эхний 3 сарын байдлаар 419 тэрбум төгрөгөөр буурсан байна. Тэр энэ бууралтаас харахад өнөөдөр манай бизнесүүдийн орлого ямар байгаа нь ер нь манай хувийн хвшлийн санхүүгийн байдал хэр байгаа нь төсвийн тоонуудаас харагдаж байгаа юм. Тэр төсвийн орлого бүрдэхгүй байгаа учраас засгийн газар татвар авч төсвөө бүрдүүлэхийн тулд бизнесүүдэд хугацаа олгосон. Тэгэхээр татварын өрийн улмаас данс нь хаагдсан 12 мянган аж ахуйн нэгжийн дансыг 1 сарын хугацаанд нэг шийдвэрийг гаргаад байгаа. За гэхдээ энэ шийдэл мөн үү? За та боддоо татварын өрөнд орж үйл ажиллагаанд хүндрээд байгаа аж ахуйн нэгжүүд 1 сарын дотор энэ асуудлаа шийдэж чадах болов уу? За сарын хугацаа бол шийдэл биш. Зүгээр л арга цаасан амьсгаа ахуулчгүй арга. Түр яг энэ мэтээр арга цаасан ажил хийж бизнесийг дэмжсэн болж харагдах гэсэн шийдвэрүүдийг гаргасаар өдий хүрлээ. Эцэстээ арга цаасан, аргалсан, гал унтраасан энэ байдал нь үнэнд гүйцэгдэж, ядарсан аж ахуйн нэгжүүд туйлдж, татвар төлөх орлогочгүй болоод байна. Харин яагаад аж ахуйн нэгжүүд ийм байдал хүрээд байгааг хинч юуч ярихгүй байна вэ? Тэр татварын шинжилэл, бизнесийн орчны реформын тухай ярихаар төр яг ингэж арга цаадаг. За ингэсээр байгаад аль ч засгийн газар бизнест хэрэгтэй нэг ч том шинжилгээг хийж чадаагүй. Эцэст нь татвар төлдөг, баялаг бүтээдэг иргэдээ татвараар дарамталж, улс төрчид нь хідэн талаас нь хэмсээр байгаад өнөөдөр Монгол улсад хоёрын хвшил сөхөрч байна.
үнэхээр шахагдж байна. За харин нөгөө тал төр улам данхааж төсвийн зардал улам нэмэгдлээ. За сүүлдээ бүр их хэмжээгээр нэмэгдсэн төсвийн зардлыг татвар төлөгчид төлж дийлэхгүй байна. Тэр Монгол хэмээх айлын төсөв санхүү хүндэрч энэ айл үр хүүхдүүдэд тижээж чадахгүй хүрхэн. Гэтэл энэ айлыг удирдан, чиглүүлэн, жолоодно гэж эрх мэдэлд хүрсэн хүмүүс яг одоо юу ярьж байна вэ? Тэдний амнаас улсын төсөв, эх орны эдийн засаг гэдэг үг хэр олон гарч байна вэ? Та сайн бодоод үзээрэй.